Амьдралын утга учир зүрх сэтгэлдээ үргэлж мөхөд бүхний хайраар тэтгэнэ. Амьдралын зам хүмүүсээ энэ амьдрал бүхшээ мөрөөдөл хүсэл зориг нэгэн бүхнээ цаг хугацаатай уралдан байж алдан байж урсан тавдаг оргил дээрээс хардаг бүхнийг тэрэн үлдэн. Яг одоо таныг мэдрэгдэж байгаа мэдрэмжтэй тэрийг бидэрт хуваалцаж байна. Игэр хасагнаа хаачлаад байгуу явуулсан энэ асуусан стресс хашаа юу ажиж байгаа юм. Монголчуудын хүндлэх төлөвлөлттэй юм наа гэж ойлгож байна. Энэ нь товчондоо тийм л. Одоо ингэж чи яа гэж бодож байна юм бэ? Тааш юу сураад уулын төлөвийг ажил хийгээл юм да. Гэж нүү бат цаашааны фонд. Яач юм бэ тэгэл төвчмөл тэгээс бол бат төвчмөлтэй шүү толгойн хэлтэй. Тэжил болж байна. Одоо чи ингээ та бүхэн ингээ цааш ингээ хэлж байгаа шүү дээ. Яг ямар байх вэ? Ер нь дэфэл үү. Би яг тэр гэрэл зургийг харсан л та танаа тэр гэрийн зүйл байдалтай аюу хүнд харагдчихсан. Яг тухай чамд юу бодогдчихсан бэ? Яг тийм байдлаар одоо энэ хүмүүст уучраад байх чи юу бодчихсан? Уучраад одоо мөнгө төлөж ачсан гэрэн дээр ам гэж. 내가 막 하는 나오고 있어. За тэгээд одоо яг энэ ирчээд илүү гэрэл хэрэгтэй илүү сайхан амьдарцгаагаа тэгээд маш олон хүмүүс тусалсан байлаа. Тэгээд гэр бүл сайхан хэлээ битээ автаараа ингэж тэгээд баярлалаа. За
Миний нас юм. За өнөөдөр одоо энийг хаалбар орох гэж байна. Одоо барыг одоо 8 цаг. Тэгээд нэг чармаг үйл тэгэхээр гадаагүй юм аажсан учраас тах маань. Тэгээд маш их фэйсбүүкээр ярьсан. За тэгээд өөр Монгол хүүхдэд байгаа олон хүний одоо буйнаар сэтгэлийн нэмэрийг хийж байгаа болохоор баяртай байна. Тэгээд маш олон одоо энэ татварчдаа өнөөдөр энэ татварчдаа уулзсан байна. Тэгээд тэр мэдээ өчөө одоо хүмүүс буюу харж туслах гэж бодчих. Яг тэр амьд энэ дөрөв буюу хийж бодчих. 이 저분들 알고 인생 시키셔서요. 미치고 이제 하는 Миний уудын цайж яг тийм л байгаа даа. Нилээд олон залууч байсан байна. Тийч сайн. Алгхан хорвоо хүндэхэн төрдөөсөн За имэм 61 настай. 63 настай. Оо 63 настай. За энийг ямар гараад байгаа юм бэ? Ямар нөр гэх юм хүмүүсээс харж байгаа. Харин би уусаа гэдэгцээ бодхгүй байна. Стагай энэ баяр үргэ. Баяр үргэ нэ. Асуугаа авсараа. Ээж та мама төрүүлж өгсөнд баярлалаа. Тань болоод таны хэцүү олон нийлэн хариулнаа.
хантай гэртээ бол бид нар инээдээ 5 хантай гэр авч өгөө. За танихгүй болсон юм шиг. одоо доторх бүх их хогшлын бүгдийг авч өгөө. Энэ жоохон баяртай. За Одоо энд бас ингээд цуглаад байгаа хүмүүс хамгийн ахмад настай юм чи. Доо ах маань одоо ерөөлийн үг хэлэх баха. За энэ үгийг одоо цэцгээгчтэй. За уг хүүхдүүд нь бас хөөрхөн бяцхан тэр 3 хүүхэдт нь одоо зориулж Монголынхаа ард түмний өмнөөс монголчуудын монгол сэтгэлтэй хүн болгоны өмнөөс зориулж хэлж байгаамаа. Тэгэхээр энэ одоо сайхан сэтгэлийн хамгийн сайхан эхлэлийг тавьсан сайхан сэтгэлийн гүүр болж одоо сэтгэлүүр нь хандсан одоо манай совдаада бүгдээрээ эхлээд баяр хүрхэн зүйж байгаа. Совдаа манаас их хүн тийм болохоор энэ болгоныг одоо бид бүхний мэдэхгүй байсан энэ одоо дотоод байдаг сэтгэлүүдийг маань хөдөлгөж ингээд энэ сайхан өргөө цагаан гэрээг ингээд барьж дээр нь одоо элэг нэгтэн өвөр монголчууд маань за алтан сүх маань бат хишиг гэр бүлийн хоёр маань бас өвөр Монголд зохион байгуулж ингээд сэтгэлээсээ Монголынхоо нэг өрхөд тусалж байгаадаа бид маш их баяртай байна. Тэгээд өргөө цагаан гэртээ одоо аз жаргалтай сайн сайхан амьдрахыг хүсэн өрөөж байна. Монголчуудаа баярлалаа. маш баярлалаа. Одоо дэмжиж за энэ мэ та сэтгэлээ хэлэхгүй юу? За энэ одоо бүх одоо сайхан олон сайхан гэр бариад олон юм хүм бэлдэж өгсөн баярлалаа. за та аль нутгийн хүн бэ мэ? Төв аймаг Ухтаалын хүн. За. За тань маш олон хүмүүс одоо танд бас баяр хүргэж байгаа шиг байна. Тэгээд таалагдж байна. Энэ маш олон хүмүүс тусалж байгаа. Тэгээд хүний сэтгэл, хүний тус гэдэг бол баггүй. За. Нэмэгийнхаа өвдөр нэм шилдэг энэ ингэж сэтгэл зүрхээрээ байсан энэ алтан зүрхтэй залуучуудаа бүгдээ баяр хүргэе гэж бодож байна. За одоо ингээд юу таач ингээд бид хэд манай тав маань үнэхээр гоё болсон байна. Бүгдээрээ өнгөцөөс ороод айгүй гоё болсон. Тэгээд энэ өргөө сайхан гэрийг одоо бас авч ирсэн одоо мөнгөн зурдагч Дорцроо хоёрдоо маш их баярлалаа. Маш их баярлалаа. Өвөр Монгол байгаа монголчуудаа. Тэгээд өвөр Монгол гол нь хамгийн гол одоо өвөр Монголд сууж байгаа монголчууд, өвөр монголчууд та бүхэндээ маш их баярлалаа. Ямар их сэтгэлийн, ямар их итгэл энэ хүмүүст одоо хайрлаж байгаа. Ямар их амьдрах эрч хүч итгэл хайрлаж байгааг та бүхэн одоо ойлгосоо мэдээсэй гэж хүсэж байна. За тэгээд хэдүүлээ шинэ гэрийн жаврыг үргэж бас нэг сайхан бүгдээрээ бөөнөрө дуулж идэхүү залуусаа. За тэгээ. Жохон хойшлоо. За тэгээ. Бүгдээрээ таарах маш одоо маань одоо багсгүй. Бүгдээрээ жохон Ora
За энэ гэр бүл гэр наацлагатаа дүүрэн байх болтугай гэж Тэгээ тааш өгөөрэй гэж хэлээд өгсөн байгаа юм шүү. За баярлалаа. Мөнх төр хүүгийнхаа төсний гэрчлэгийг ерөөсө огт аваагүй байсан 2 сар гаралтай хүүхдийг. Тэгээ тэрийг өчигдөр хөөцөлтөд өнөөдөр авсан байгаа шүү. Манайха сүүн сэтгэлийн тийм төрийн бос байгууллагын маань хөөцөлтөж авч өгсөн. Маргааш өнжөөд нөгөөдөр 5 дахь өдөр одоо хүүхдийнх нөгөө ээжийнх нь жирэмслээ 40,000 төгрөгийн дэвтэр нь гарна гэсэн. Тэгээд тэрийг банктай нь холбож өгнө. Энэ хүүхдийн 20,000 төгрөгөнд бас холбогдсон байгаа шүү манайхаа. За тэгээ ээжд нь гардуулж өгөө. За шинэхтэй. Шинэ хүний маань паспорт. Ямар гоё юм. За тэгээ маш их дагавар байхгүй ч гэсэн өнөөдөр эмчээрээ гэрийг маань барилцахад тусахад маш их хүсэлтүүд зориулсан залууч нар байгаа. Тэгээ одоогоо байхгүй байгаа ч гэсэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Та бүхний сэтгэл жижигхэн зүйлээр гардаг гэсэн үнээр гэж том тусаад гэнэ гэдэг хэн хэлмээр. Энэ таны үргэлж тусмал одоо цагаасаар болох гэж байна. Бас чинь уг зааван авгийлээгээ засан зөндөө олон ажлыг энэ гэр бараа тавилга энэ юунуудаас гадна үлдсэн энэ мөнгийг одоо манай бас өвөр монголчууд маань дамжуулж явуулж байгаа шүү дээ. Тэгээ бодоо тийм болно. Энэ голлож бол ах トゥ бат шиг болон өвөр монголын ах トゥ систем чин сэтгэлийн тусламж олон өгөөж байна. Ингээд 300,000 төгрөг үлдсэн байгаамаа. Энийг тань ингээд яг мөнгө яа цэцгэлч цагаан зантаа ирэх юм. Сайх юм аа монголчууд ийм гоё сэтгэлтэй. Монголчууд бусад улс орноос юугаараа ялгаатай вэ? Дэндүү сайхан сэтгэлтэй автсан тий. За. Тэгээд цаашдаа сурлах хөтөлбөрийн өндөр амжилт хүсье. Тэгээд Энэ сайхан гэр мэрийн юм авчиж өгсөн. Янз бүрийн юм хийж хэлсэн та энэ одоо олон зорсон төсөө өсөлтөд баярлалаа. Гэр өндөр байна. Гэр сайхан таталтай. Зураг ахуулаа өсөлтөө усан дөрөвдөө хаад хийлээ. Тэгээд баярлалаа. одоо шинэний баг 10 цаг болж байна. Бид хамтдаа олуулаа. Цэцгээ эмээдээ цэцгээ эмээгийн охин 3 хүүхэдт нь тусалж чадлаа. Тус гэдэг бол багддаггүй. Тэгээд хамгийн гол юм нь болохоор энэ одоо ажиллагааг одоо санаачилсан ихтгэл сэтгэл гүүр гэдэг төрийн бас байгууллага. За тэгээд энэ одоо постыг харсан өөр монголчууд манай найз маань Алтан сүх гэдэг нэг найз маань одоо энэ постыг хараад энэ эмэгтэй туслая Монголд нэг ядарсан эмэгтэй байна гэж эмээ байна. Энд туслая гэж хэлсэн. Тэгээ үүнийхээ дагуу одоо өөр монголчуудаа хэлээд ирэнд дэдэг монголчууд өөр монголчуудаа хэлээд тэгээд энийг одоо нэг өдөр одоо өрнүүлээд тэгээд энэ маш хурдан одоо хүмүүсийн сайхан сэтгэлээр
мөн одоо босч ирлээ. Тэр сайхан сэтгэлтэй олон хүмүүсийн буйнаар эмээ манд цэцгээ эмээ манд дулаахан сайхан 5 антай гэртээ боллоо. За иж бүрэн тавилгатай боллоо. Эмээд маань олон хүмүүс сайхан хуц дулаан хуц өглөө. За мэдээж хоол хүнс нь одоо шаардлагатай энэ жилдээ хангалттай төлчихээр нүүрсийг одоо өглөө. Тэгээд энэ сайхан юм а. Яг тэгэхээр хүн баянч бай, ядууч бай, хөгшинч бай, залууч бай. Хүн бол заавал хин нэгний тусалцаатаагаар хин нэгний дэмжлэгтэйгээр одоо энэ нийгэмд энэ амьдрал амьдардаг. Тэгээд энэ хороо орхиж явдаг. Тэгэхээр манай монголчуудын нэг сайхан сэтгэл байна. Тэгээд бие биендээ тусалж чаддаг, сэтгэл гаргаж чаддаг. Ийм сайхан одоо ийм гайхалтай чанарууд бити яадагадаасаа гэж бодож байна. Улам дэлгэрээд, улам сайхан, олон хүнд энэ буйныг одоо хамтдаа хүргэж байхын одоо эрүүлгийг дэвшүүлээ. Үнэхээр сайхан байна. Гадаа хичнээн хүүтэн байсан чинь өнөөдөр энд ажилласан бүх залуучууд сэтгэлээрээ дулаан байлаа. Дулаан байж чадлаа. Эмээг бүрдсэн одоо өглөөнөөс орой болтол өдөр хүлээсэн. Тэгээд одоо өөрсдөө ч баярлалаа. Эмээ маань ч баярлалаа. Сайхан байна. За ингээд нийт монголчуудаа маш их баярлалаа. Дөнгөж сая ингээд цэцгийн эмээгийнхаа одоо гэрийг бидгээд одоо хүлээлгэж өглөө. Маш олон одоо хүмүүс дэмжиж тусалсан байгаа. Энэхүү гэрийг одоо бүрэн тавилгатаа нь явуулсан өвөр Монголд суугаа өвөр монголчууд болно. Монгол ахын дүүстэй та бүхэндээ маш их баярлалаа. Мөн сэтгэлийн хандив өргөж дансанд маань одоо хандив өргөсөн маш олон хүмүүс байгаа. Та бүхэндээ маш их баярлалаа. Биеэр ирж оролцож одоо бүхэл үйл ажиллагаанд минь боломжоор оролцсон тэр хүмүүс мөн биднийг дэмжиж байсан, мөн интернет фэйсбүүкээр одоо шеэр хийж өгч байсан. За сэтгэл үлдээжсэн, урам зориг хайрлажсэн та бүхэндээ бүгдэнд нь одоо баярлалаа гэж хэлье. Тэгээд хамгийн гоё зүйл одоо хүн хүнээ сэтгэл байх юм бол бид одоо юу ч нэгдээд бүтээж чаддгийг шүү. Монголчууд минь одоо нэгдээд зөвхөн сайн үс гэлтгүү одоо өөрснийхөө төлөө ирээдүйнхээ төлөө одоо бүх зүйлийг одоо нэгдэж хийж чадхаар болсон одоо тийм л хэмжээнд хүрсэн байна л гэж харж байна. Ийм үйл хэрэг өргөлж өөдөө байж юу сонсон 9 цагаан тэр хүсэл нь одоо биелж явах болтойгоо. Тэгээ сайн үс бүх юм дэлгэрэх болтойгоо.